За. Лайв үзэж байгаа хүмүүстэй бүгдийн өнөөдрийн мэнд. Миний дуу сонсогдож байна манайхаа. Надад мессежээр хариу өгөхөөр. Би
Яагаад жуумалзаад энийг тэнэхээр би нэг саяхан энэ Хинтээ аймгийн уламжлалтын хэмжээд бэрээ нуруу бариулсан, бомб тавьсан. Тэгсэн чинь 2-3 өдөр чи ингээд очиж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэгээд нэг 2-3 удаа ингээд уулзаад ярилцаад би өөртөө доош хараад хөвтцэн. Тэгэл нөгөө эмч маань ингээл барай гэл. Тэгээ нэг наанцан солихтойгоо болоод тэгээд би асууад яриа өдөөд та ингээ ядартгүй олон хүмүүсийн өвчтөс олон хүмүүсийн бие хаанд хүрээд ингээд энэ ажлын ядаргаа стрессээ яаж тайлдаг вэ? Одоо тогтмол ямар нэгэн арга хэмжээ авдаг уу? Энэ тэрэ гэд асуусан чинь за байдгүй энэ тэрэ үгэн дасгал хийхийг оролддгоо сайхан байгаль талхахыг хичээдгээ. Ер нь завгүй л байдаг дөө. Энд чинь ажил ихтэй, ачаалал ихтэй. Тэгээд хараад л хүүхэд гэр бүл хоолунд наан уцаана гэд. Тэгэл маргаашийн ажилдаа ирэх цаг амжилж өгдөг энэ тэрэ гэд. Ингээ юм ярьж чаад. Саяхан эмнэлгийнхаа дараагаараа йогийн хичээл заалгуулсан гинэ. Саяхан сүүлийн 1-2-3-7 хоногийн хугацаанд юм да. Тэгээд йог анх удаа амьдралдаа хийсэн. Ингээд хамт олноор нэлээд хэмжнэр. Тэгээд их сайхан биеинд нь мэдрэгдсэн. Эхний үед бол нэг айхтар нөлөөлөөгүй. Сүүлийн 3-4 дэх оролтуудаас их гоё бие мэдрээд хөсч яхах маягтай. За тэгээд өвдөө таталтаад исэн булчин шүрмс идэс их гоё тавирах маягтай. За тэгээд йогийн төгсгөлд хийдэг нөгөө шавасана гэдээ байрлалд хинтээш хараад хөвтдөг. Тэр энтриг ингээ хийхэд бүр ингээд гоё альж байгаа унтаад өгмөр гэх мэтчлэн яриа өрнөд. Тийм үү гэд. Тэгээд би уг нь йог бэлтгэл бас заадаг штэ. Заадаг штэ гэдгсэн. Харин та тийм байлээ. Захирал харин таныг йогийн багш гэсэн. Өнөөглөө хэлсэн. Гэт 3 дахь уулзсанд 4 дахь уулзалтан дээр тэгж байгаа байхгүй. Тийм үү гэдгсэн чи. Би харин таныг гайхаад идэх байсан. Ингээл хүлээж байгаарай гэл нөгөө хүлээлгийн сандал мандал дээрсэн ч юм уу хүлээгээл ингээл тэгэхээр савлын нүдэн суугаал. Тэгээд тэр нөгөө йог хийдэг өрөөлөнд байсаг л ороод алга болчиход ийн гинэ би өөрөө мэдлгүй. Тэгээд би өөрийнхөө одоо бөө юм болоо. Лам юм болоо. Лам гэхээр өстэй байгаад их юм. Энэ одоо яадаг юм болоо. Ямар ч л байсан нэг юм итгэл үнэмшилтэй нэг л өөр л нөхөр байна гэж бодсон. Тэгээд харин йог бэлтгэл бол энэ л хүн байж тээ. Тэр яриа санаанд орчлоо. Уг нь би болон надтай адилхан ч гэх юм уу да энэ төрлийн хүмүүс нөхдүүд нэг тийм өөр бай гэж өөр байдаггүй баха. Ер нь өөр гэж өөрсдөө бас боддоггүй баха. Ялангуяа би өөр дээр бол би зүгээр л жоохон нүдэн ханих туртай. Жоохон өөрийгөө сонсох туртай. Тэгээд олон хүн байгаа газраас баг зэрэг холдоод сул чөлөөтэй эсвэл ганцаараа байх туртай. Нэг ийм л гэж үг нь бодоод юм. Тэгээд хүмүүс яалтчгүй тэгээд одоо андсшгүйч байх л та. Энэ йог бэлтгэлийг одоо сүүлийн нэлээд хэдэн жил ингээл дадуулчихлаа. Тэгээ энэ чиглэлээр
яваад энэ чиглэлээр бас ажиллаад хүмүүст туслаад ингээд явж байгаа болохоор өөрийн мэдлэгөө нөгөө мэрэгчлээ эзэн болно гэдэг илүү мэрэгчлэн шингэнэ гэдэг илүү өөрийн мэдлэгүүл нь ингээд энэ йог бясалгал гэдэг зүйл энэ амьдралын маань энэ бие идэрхтний маань эдс юм маань ялтч хүний хэсэг болж л байгаа бах. Тэгээ түүнээс үүдээд хүмүүс дийлэнх хүмүүст өөрөөр харагддаг баг. Тэгээ тэр санаанд орчлоо. Лам юм уу гэд хараадсан. Лам биш ээ үстэй. Бөө юм уу гэхээр бөө биш ээ бүгж үү гэж. Гэтэл яасан байх нь нөгөө нөхөр нь ламч биш бөөнч биш аль нь биш ер нь нэг бясалгагч биш йогч нь биш зүгээр л биний хувьд өөрийгөө юу гэж тодорхойлох дуртай гэхлээр зүгээр л өөрийгөө сонсох дуртай. Ямиг шинж чанар материалын түвшнээс нь илүүтэйгээр тэр дотоод мөн чанар за энерги хэлбэлцлийг нь мэдрэх дуртай. Хаана юу өрнөд үүнд миний бие сэтгэл түүн зориулж яаж ямар хариу гурвал үзүүлээд байна. Үүнээс сурах авах юм нь юу байна? Эсвэл энэ надад хорвоо ертөнцийн ямар тохиол болж орж ирээд байна гэдгийг харах дуртай, мэдрэх дуртай. Нөгөө талд энэ бас миний нэг одоо хариуцлага, үүрэг даалгаврал байгаад байгаа юм л да. Тэдгээрийг анзаарч, таньж, мэдэж тэгээд үйл хийх. За төвчхөндөө нэг юм. Тэр санаанд ороод. За тэгээд өдрийн минь манайхаа лайв үзэж байгаа хүмүүст өдрийн минь. Нийтийн ухамсарыг сэрээхүү зориулагдсан цуврал лайв яриа болон дамжуулалт гэж байгаа. Тэгээд энэ удаагийнх маань 3 дахь дугаараар явж байна. Хинтээ аймаг Чингис хотоос лайв маань хийгдэж байна. Яах вэ? Энэ лайвыг хийж байгаа миний гол зорилго маань нэг олонний танил болын гит хийж гэдэг юм уу? Хүнд нэг өөрийгөө батлан нотлох готч гэдэг юм уу? Би ингэдэг хүн шүү, би ийм хүн шүү, би эдэн жил ингэж хичээлсэн шүү, би ийм дээд битийг ингэ холбогдсон шүү, ингэсэн шүү, тэгсэн шүү гэдэг юм уу? Одоо тийм зорилго сэтлээрч биш л дээ хөө. Цаанаас дотроос мэдрэмж шахаад их үү. Яриа өгөх, яриа хүргэх, дамжуултыг өгөх. За одоо нарийн төвшөнд гэх юм л эдгээр бүгд чинь энерги шүү дээ. Тэгэхээр энэ дотроос энэ зүрхнээс, сэтгэлээс, сүнснээс ихшгэлж байгаа тэр дотоод дуу хоолой, эрчим вибрацийг бусдад энэ нийгэмд илгээх шаардлагатай байна. Өгөх, учрлах шаардлагатай байна. За энгийн үгээр тайлбарлах юм бол өөрийн ухаарсан, таньж мэдж, ухаарч, сэхэрч байгаа зүйлсээ, яваа зүйлсээ бусдад харамгүй хуваалцах хэрэгтэй байна гэсэн одоо үүрэг даалгавраар, гэсэн хариуцлагаар, гэсэн чиглүүлгээр энэ цуврал лайв хийгээд явж байгаамаа. Тэгээд энэхүү лайв дээр ерөнхийдөө цэвэр мэдрэмжээр л холбогдох юм байна. Тарих буюу бидний энэ махан биеийн тариалагдах энэ тарих оюун санаа
эго үзэл, IQ те логик сэтгэлгээ гэдэг. Үүнийг төр хоошин тавьж байгаад илүүтэйгээр энэ дотоод зүрх сэтгэл, сүнс дотоод тэр ухамсараас цэвэр ухамсараас холбогдоод л ярилцах юм байна. Тийм тэгээд би сая одоо эн чин цуврал лайв 3 дахь дугаар нөхгүй юу. Тэгээд өмнөх 2 дугаар нь бүр 2-7 хоногийн өмнө ингээ хийгдсэн. Уг нь бол 7 хоног болгон хийгдээд явна гэсэн. Миний өөр юм бодол байсан. Тэгээд сая сүүлийн 2-7 хоног өнжлөө. Шалтгаантай. Энэ хугацаанд өөртөө сахиад эргэцүүлсэн. За нөхөр. Тэр заавал лайв хийх хэрэг байна уу? Зүгээр л уртгаа хийгээл тэр угаасаа энэ орчлон хорвоо ертөнц зуршгүй учрах хүний надтай очруулаад хэлэх үгийг хэлэхдээ дамжуулагдал үйл ингээл хийгддгээр л хийгээл цаг аваад холбогдох хүмүүс байгаа. Йог бяцлал ингээд заах хүмүүст ингээд заагаал бүх зүйл ингээд нэг юм. Энэ лайвтай лайвгүйгээр ингээд болоод иштэй, өрнөд иштэй. Заавал лайв хийх юм шаардлага байна уу гэж. Одоо өөртөө л ярилцчихлаа юм л өөрөөс асууж байгаа. Тэгээд энэ чинь нөгөө нэг эго үзлээс чинь гараад хин нэг нь ямар нэгэн байдлаар өөрийгөө нотлож батлах гаалстай. Би ингэдэг шүү, би тэгдэг шүү гэд. Яг нь наана нэг сүртэй эго орох гээд байгаа биш ч гэсэндээ цаадаа тэр нэг нарийн төвшөндөө бас нөгөө нэг сүнслэг төвшөндөө эго маяг нь яваад байгаа юм биш үү? Ер нь бусдад миний яах их нэр ямар хамаатай миний бусдад ямар дээд бит яаж холбогдсон миний юу мэдэрдэг байх нь ер нь энд хэрэгтэй ч гэдэг юм ингээл өөртөө эсрэгцээл байгаа гэсэн санаа шүү дээ. Гэхдээ биш. Энэ бүхэн эсэргүүцэл одоо энэ бүхэн одоо энэ болгон одоо энэ үгүйсгэл гэх үү те. Үгүйсгэл, эсрэгцэл энэ дотоодоос одоо оргилж байгаа тэр цэвэр мэдрэмж, тэр цэвэр одоо хайрын дэргэд юу ч биш байгаа байхгүй юу? Хэлэхэд байгаа санаа нь саяны миний энэ эсрэгцэж тэр өөртөө тэрсэлж орж ирсэн эдгээр одоо бодлууд, үзэл санаа, итгэл үнэмшлүүд ухаандаа зүгээр л миний тэр дотоод таниагүй сэтгэлийн мухраас гарч ирж байгаа сэтгэлийн мань хор хэрүүд гүйцэд чөлөөлж чадаагүй байгаа миний одоо итгэл үнэмшилтэй холбоотой эго үзлүүд нэгсэндээ бодлын өмнө хэр бүртгүүд байна гэж анзаараад за угаасаа л хийх хэрэгтэй юм бол зүгээр л хий. Төвг цаашаа олон юм бодвол өөртөөгөө эсрэгцээл олон янзаар өөрийгөө асууж шалгааж дүгнээд л төдийгөөс өдий хүртэл хангалттай л гэхээр янз бүрийн лимийг үзэж туулж одоо тэр туулал юм зовлон гэчиг өөрийнхөө хэмжээнд ингээл үзлээ танилаа хангалттай юм шүү одоо зүгээр яшиг энэ зүйлийг би зэрэг рүү хийх гэж ирсэн юм бол зүгээр хийдгээр л хий. Элдв хангаа бусдын гадны бодол хэл амж хамаалга энэ дотор байгаа өөртөө минь эсрэгцээд байгаа өөрийн минь тэр элдв бодол сэтгэл хөдлөлөөс надад падалга зүгээр л яг энэ дотор
одоо мөн чанараа зүрхээ чин үннэл чагны гэсэн дуудлагаар цуурлаа яваа ингэж цааш дөрвөлжлүүлэхээр болж байна, хийж байна. Тэгээ явтыг хөө нэг ийм л юм байгаа юм л да. Одоо энэ сэрэлт гэж айхтар зүйлийг аваад 10-аад жил 10 гаруй жил болж байна. Энэ йог бясалгал гэдэг сайхан эрдмийг мэдлэгийг одоо мэдлэгтэй танилцаад бас нэг 8-9 жил болж байна. Энэ хугацаанд маш л өөрийнхөө л хэмжээнд маш л их одоо тэр уналт хоосрол дотоод тэр өхөл тэр доод төвтөн бүхэл юунууд дундуур ингээл туучаал яваал ирсэн байна. Хамгийн гол нь юу хэлэх гээд юм гэхэлэр яг одоогийн байдлаар одоохон энэ миний нэг олсон мэдлэг туршлага одоохон нэг юм өөрийнхөө дотроос сэрээсэн тэр дотоод зүрх сэтгэл сонсонд нь байгаа мэдлэг юу за өөрийн маань энэ нөгөөдөл буян заяа тийм энэ бүх зүйлийнхаа тусаар дан ганц энэ Тамира гэдэг залуу энэ хувь бие хүн амар амгалан тайван аз жаргалтай хорон мөч бүрээ мэдрээл бүхний хайрлал нэг сөрөг болохгүй зүйл мэдрэх юм бол шууд ажиглал анзаараад тэр дорн ангаалчлуулт юмнуудыг хийгээд гэдэг юм. Ингээд өөрийнхөө хэмжээнд бол би дэндүү сайхан байж болно л доо. Болохоор одоо хангалттай хэмжээний л одоо тууллыг туулж л тээ. Дан ганц одоо миний энэ нас гэлтгүү энэ 10 хэдхэн жилийн тулал гэлтгүү өмнөх олон өмнөх төрлийн биеуд маань төрлүүд маань их тийм сайхан буян зайтай явж л дээ. Тэдгээрийн үр шимэнд дан ганц энэ Тамира бол өөрөө сэтгэлдээ ямар амгалан сайн сайхан байгаад байж болно. Гэхдээ үүнийгээ бусдад хуваалцахгүй бол хүмүүс түгээхгүй бол харцнаас нь тэр зовж байгааг нь харцнаас нь тэр төөрөлдсөн байгааг нь харцнаас нь тэр гуниглсан байгааг нь харцнаас нь дотор сэтгэлийн гүнд нь ямар шарах байгаад яаж тэр наашгаа цухалзаад байгааг нь мэдэрсээр байж зүгээр л амин хуваа хичээгээд дугаа нүдэ ханаад дугаа уртгаа хийгээд явна гэдэг бас нэгэн төрлийн эго болоод байгаа юм л да. Амин хуваа хичээлтэл байгаад байгаа юм л да хөө. Тэгэхээр яалтчгүй л бусдаас үнэхээр л мэдэрч байгаа. Нийтийн мэдрэмж орж ирж байгаа. Харцыг харахын төдийл тэр хүний дотоод нь байгаа зүйл шууд л орж ирж байгаа, мэдрэгдэж байгаа. Хажууд нь зэрэгцээ суухын төдийл тэр хүний тэр дотоод бачуурлан бүх зүйл нь анзаарэгдэж байгаа. Яг нь тэр болгонд нэг бүрчлэн ингээд хилээд ирээд туслаад явхад зарим тохиолдолд боломжгүй байдаг, зарим хүмүүсийн цаг нь болоогүй байдаг. Тэгвэл энэ сайхан технологийн хөгжил байгаа дээр энэ Facebook Live янз бүрийн юм сошиал орчин байгаа дээр нийт масс зэрүүлээд би өөрийн тэр дотоод таньсан мэдлэгээ, би өөрийн тэр өгөгдөл чадвар авьяас юугаа гаргаад хэлээ л та, дамжуулаад өгье л та, хуваагалцаад тавьчихъя л та. Яг эндээс тэгээд цаг нь нэрээд туулан гүйцээд одоо буян зайд болсон бол авах нь авдгаар аавна үз. Авахгүй нэг нь тэгээд хажуугаар нь явна үз. Ямар ч л байсан би энийг үйлдэх ёстой юм байна. Энд миний орон зай хэрэгтэй байгаа юм байна гэдгийг би өөр ингээд
дотоодоос мэдрэж байгаа байхгүй юу? Тэгээд энэ бүх зүйл ингээд шаардлагаар энэ лайв хийгээ явж байна. Тэгээ юм учиртай л даа. Учиртай. Учиргүй юм гэж нэг хинжгүй. Тэгээд одоо миний саяны хэлсэн зүйлүүд би лаг мундаг болвол би лаг өөрийгөө таниал би бүхнийг мэдрээд л би л нэг юм супермен шиг ингээд бусдад туслах нэг талаас юм яриад шүү дээ. Гэтэл үүнийг ахаад цааш нь өнгийхөр анзаарахаар мэдрэхээр яг үнэндээ би бусдад туслаад би нийгэмд хүмүүст чиглүүлэг өгөөл нэг ингээд лаг байгаа юм шиг боловч энэний цаана яг үндэ би өөртөө тусалж байгаа хэрэг байгаа байхгүй юу? Энийг би бас сүлд анзаарсан. Би чинь өөрийнхөө тусын тулд би өөрийнхөө дотоод хөгжлийн тулд би өөрийнхөө дотоод оршихуй мөн чанарын тулд би өөрийнхөө ухамсарын тэлэлтийн тулд би өөрийнхөө дотоод сэтгэлийн ариусл одоо тэр дотоод сэтгэлийн тэр гэгэрл түүний тулд яг үнэндээ би хийж байгаа үйлээ илүү дэлгэрүүлж байгаа юм байна. Би хүрж байгаа тэр таргет пойнтонд илүү л хүртээмжтэй байдлаар олон хүмүүст л хүрж байгаа юм байна. Нэгсэндээ одоо өмнө хийгээд ирсэн тэр одоо үйл юугаа мэдрэмж анзаарга юугаа дамжуулт юугаа илүү олон төвшөнд илүү олон хүмүүс зориулж дараагийн төвшөнд нь л гаргаж байгаа юм байна. Энэ нь эцсийн дүнд эргээгээд би өөрийнхөө л тусын тулд юм байна. Би өөрийнхөө л үүрэг даалгавар хариуцлагыг дүүргэж гүйцээж байгаа юм байна. Би өөрийнхөө л явах ёстой зам руу явж байгаа юм байна. Гэж нэг ихэн дүгнэлтийг аваад за тэгвэл аль алиндаа л хэрэгтэй юм байна. Аштай юу? Гэж ухаарад л явж байна. За тийм ээ. Тэгээд манайхан асуулт байвал шууд гаргаж ирээд бичээд гараа. Ухаанда та хэд ч гэсэн асуултаа яг ингээд өөрийгөө анзаараад мэдрээр энэ дотроос нэг ингээд мэдэх гээд нэг юм ориглоо тэмүүлээд идэг нэг юм мэдрэмж байдаг л да. Дотоо зүрх сэтгэлээсээ тий ундруулаад л гэсэн санаа л да. Зүрх сэтгэлээ чагнаж агаад яг юу мэдрэхийг хүсэж чинь, юу мэдхийг хүсэж чинь, юу нь сонин санагдаж чинь, юу нь одоо яаж чинь түүнийг гаргаж ирээд бичээд хараа. Би тэгээд харж агаад хариулъя. Тэгээ хэдүүлэг яриа тэгээ цаашуурна гоо. За би нэг альтхан бизнес чадвар хэвтэр.
Нэр 2-7 хоног гэдсэн чинь 3-7 хоног цуцралсан юм байна. Нөгөө өмнөх 2 цуврал лайв хийчихэд 3-7 хоног цуцралсан. Тэгээд энэ хугацаанд за тэр энергийн талбарт тэр мэдрэмж юунаас илүү гэхээс илүүтэйгээр яг ингээ бодитоор асууж орж ирсэн, бодитоор талархсан сэтгэлээ илэрхийлсэн, бодитоор одоо надад мессежээр комент сэтгэл хэсгэрч гэдэг юм уу бичсэн тэр хүмүүстээ бүгдэнд нь бас баярлалаа гэж хэлмээр санагдлаа. Та лайв хийхгүй мүү? Лайв чинь ингэсэн үү? Хизээ яах вүлээ? Ингэдэггүй, тэгдэггүй. Маш их баярлж байгаа, өргөжлүүлээд байгаарай. Ийм байгаа шүү. Эний тэрээ шүү. Ингэж сэтгэл хөдлөлөө, ингэлээ. Ингэж талархаж байна, ингэж баярлж байна гэд. Нөгөө нийтийн тэр сошиал орчинд бас төдийлөн гаргаад ичэддгүү тэр мэдрэмжээ яг тэр хов чат юугаар бас илэрхийлсэн байлээ. Эхний 2 лайвыг үзсэн хүмүүс маань. Тэгэхээр тэр хүмүүстээ бас бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Мэдээж хүмүүс бид хүн чинь урмын амтан шүү дээ. Нэг нэгнийхээ димээр, нэг нэгнийхээ өнгө гэрэл хайраар өөдөө дэлгэрэх учиртай. Сайхан байдаг шүү та хэдийнхээ мессеж сэтгэлийг ингээд унших. Яг би тэр болгоно их бас айхтар уншаад төвлөрөөд чаддгүй ч гэсэндээ хаяада ингээд унших үедээ их гой санагддаг. Гой санагддаг. Тэгээ надад төрдөг мэдрэмж нь болохоор үнэхээр энэ дотоод чин зүрхнээс гарч байгаа дуу хоолой, мэдлэг, мэдээлэл, жинхэнэ үннээр туулж яваа туршлага, туулал гэдэг зүгээр л яг хүрэх газраа хүртгэл юм байна. Очих хүндээ очтгол юм байна. Хүржил байгаа юм байна. Үнэн л юм байна. Би зөв л яваа юм байна. Бүх зүйл утга учиртай л юм байна. Гэдэг тэр гоё итгэлийн галыг маань бадрааж өрдөөж өгдөг шүү. Тэгэхээр чин сэтгэлээсээ баярлалаа. Талархсан сэтгэлээ илэрхийлдэг хүмүүстэй илэрхийлж амжаагүй байгаа ч гэсэн бодож байдаг, дотор сэтгэлдээ талархан байдаг тэр хүмүүстэй ч бас баярлалаа. Бүгдэнд нь баярлалаа. За манайханд асуулт нь юм юу вэ? Комент хэсэгт. Асуулт байвал манайхан бичээд ороод ирээрэй. За энэ хооронд нь бүгдээрээ хэсэгхэн хооронд төвлөрөө суугаадах тий. Бясалгаадах юм. Тийм үү, хэдүүлээ 2 хооронд бясалгаа суугаадах юм. Бясалгал гэхээр ямар нэгэн шашинтай, ямар нэгэн хүн эзэн биетэй, ямар нэгэн улс орн юутай битгий хамааруулаарай. Энэ бол зүгээр л энгийн төвлөрөл, зүгээр л энгийн хүн дотор дуу хоолойтойгоо дотоод жинхэнэ өөрийн дотоодд байх тэр биетэйгээ холбогдох нэгэн төрлийн гүр шүү дээ, нэгэн төрлийн одоо арга хэрэгсэл шүү дээ. Тэгэхээр
Зөвхөн хамтдаа нэг 2 орон нүдэнээс суугатах юм. Өмнө хэрвээ бясалгал гэдэг зүйлийг дадуулж байгаагүй болвол би мэдхгүй, би чадахгүй гэдэг байдлаар бас битгий хандаарай. Та энэ амьдралынхаа хугацаа туулалдуудаа өөрөө ч мэдлэхүү бясалгалыг цөөн тоогоор ч гэсэн магадгүй маш ховор тохиолдолд ч гэсэндээ хийж л байсан. 100% итгэлтэй байна. Хүн болов өөрөө ч мэдлэхгүйгээр. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр өөрсдийн бодлын хэлбэлзлийг төр зур намтаагаад сэтгэл хөдлөлийн тэр үеэлцлийг баг зэрэг тогтоогоод зүгээр л өөрийнхөө дотгошоогоо өнгийгөөд өөртөө нэг ярилцах, холбогдох энэ чөлөө учрлыг л ухаандаа бясалгал буюу төвлөрөл гэдэг юм л да. Тэгэхээр та өөрөө ч мэдлгүй инстинктээрээ хийж л байсан. Урт богино удаан хугацаанд үргэлж яах их ногт падгүй зүгээр л та амьдралынхаа ямар нэгэн мөчлөгтөө хүн ер нь өөрийнхөө амьдралын ямар нэгэн мөчлөгтөө тодорхой хэмжээгээр өөртөөгөө холбогдсон л байдаг. Тэр 1 секунд байна, 10 секунд байна уу? 5 жилийн өмнө, 10 жилийн өмнө байна уу? Ямар ч л байсан үл хамааран хийж л байсан байдаг. Энэнд бол бүр мархын аргагүй нэ. Хүн болгон шүү. Наанаал тарих эго үзлэн би бясалгал хийдгүү, бясалгал ийм тийм энэ тэрэ миний юм биш гэж л боддог болохоос биш. Угаасаа л хүн гэдэг амьтан, энэ байгалийн амьтан өөрийн төрлөх инстинктээрээ өөрийн дотор дуу хоолойгоо сонсдог. Сонсох арга барилыг эрэлхийлдэг. За тэг хамтдаа 2 орон нүдэнээс суугаад. Ухаандаа яагаад хүмүүс завлаас уудаг, яагаад нүдэн энгийн гэдэг дээр би маш товчхон энгийн тайлбарыг өгөх юм. Дээшээ харж хэвтээд эсвэл хөлөө жийд суугаад эсвэл одоо яадгийн өсөр чараагаад бясалгаж болно л доо, гүүхтэй бясалгаж болно. Ямар ч төрлөөр бясалгалыг хийж болно. Гэхдээ завлаж сууснараа хүн илүү тогтдог. Ухаандаа бясалгалыг хийснээр бид хийж байгаа зорилго нь бид өөрсдийнхөө сэтгэл бодлыг тогтоох гэдэг байгаа, намдаах гэдэг байгаа хэрэг шүү дээ. Тэгвэл нүдээ яагаад амьдаг вэ гэхээр нүдээр дамжин гадна орчноос маш их мэдээллүүд орж ирдэг. Distraction, сарниулах, сатааруулах зүйлүүд орж ирдэг. Нэг өнгө хараа, нэг дүрс хараа, нэг байшин хараад, нэг хүний царай юу хараад ингээд тэр тоол нь ингээд бидний тарих ажиллаж байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ болгоныг багц тугаа намдаахын тулд хүмүүс нүдэн амьдаг. За тэгээд 2 хөлөө завил суугаад баган нуруугаа зэхлээд нүдэн ханаад 2 ором сууя. Дал мөрийг аргашин хоош суллан булгаад хөмсөг ансаг тухны үрчлээсийг тэнэлгээд хүүхэд шиг баг зэргийн мишэл инээмсгэл нүүрэндээ цэцруулаад хөөхөн их чинь жомбоогоо суугаад тахтаа. За тэгээд өөрийнхөө анхаарлыг тэний сарнаад байгаа анхаарлыг
Амьсгал дээр хандвал. Авч буй амьсгал дээр. Хамрын нүхээр орж гарч буй агаар дээр гэсэн үг. За бүгдээрээ дагаад хийгээрэй. Амьсгалаа анзаарай. Амьсгалын хэмнэлийг сонс. Гүн гүнзгий байна. Удаан түргэн байна. Амьсгалаа л анзаараад. Авч буй хэмнэл, гарч буй. За одоо бүгдээрээ амьсгалынхаа хэмжээ илүү гүнзгий болгоод уушгүй орох хүчил төрөгчийн багтаа хэмжээ нэмий. Удаан аруушгаа хоослоод авсан бүх агаарыг сүлэн гаргалаа. Автлаа. Гаргалаа. Өргөжлүүлээд яваад байгаарай. Хэмнэлийг авах хийх тусам улам удаан, улам гүнзгий, улам анхаарлыг өөр дээрээ барина. Хүн болгоны амьсгалын хэмнэл харилцаа адилхан учраас өөрийнхөө амьсгалыг мэдрээл өөрийгөө чагнаад ич. Хэдхэн хорон гүнзгий дүүртэл амьсгал. За сүүлийн 3 битгий яраарай. Хоёр галыг үр дээрээ буулгаад өөрийг анзаарсан. Нуруу танц их хэвэндээ даал морчин арагш нь хоошо тэнийсэн байна. Давхар та өөрийнхөө хөөрхөн царайг урт шилгээгүй биз. Мэдрэмж ангаар. Өөрийн дотоод хэмнэлийг мэдрэх гээд үзье. Яарч тэмүүлж ямар нэгэн зүйл баатгаж байна. Яасан бол ийсэн бол гэж өнгөрсөнтэйгөө зууралдаж байна. Яг одоо энэ л агшинда тайван сууж байна.
цээж нурд алгын авсруулан тавиад өөрт байгаа бүхэндээ талархъя. Амьсгалж байгаа би анзаарч байгаа хумсар ажиглан байгаа бодлоос бүх зүйлд талархъя. Бүх зүйлийн хайрлаа. Юм бүхнээс өөрийгөө олж харъя.
За бүгднүүдийн нэг гэж болно. За тэгээ та хэд маань сая төвлөрөө суухад төрсэн мэдрэмжээ хаваалцаарай. Тэр хувь чатаар орж ирдэг их гоё тэр нэг дотоод нарийн нандин зүйлээ болж өгвөл бас энэ лайв коммент хэсэгт бас хаваалцахыг бодоорой. За. Ерөнхийдөө миний хувьд өнөөдрийн лайваараа дамжуулан учиртай зүйлээ хөргөх учиртай мессежээ дамжуулагдах зүйлээ дамжуулаад болсон юм шиг байна. Үйл маань энэ удаагийн үйл маань ерөнхийдөө дүүрчил байгаа юм байна. Андшгүй гэдэг юм л да ингээд шахаад байгаа тэр мэдрэмжийг хаана хүнд зориулж юу өгөхгүй яах гэдэг гэдгийг анзаарч танаад тэр тухайн хувь хүн эзэн бий эсвэл тухайн бүлэг хүмүүс эсвэл энэ нийтийн лайв орчинд ингээд ямар нэгэн баггүйгээр яг л байгаагаар ингээд хүрчих юм бол дотоодоос ингээд тайвширдаг байхгүй юу? Сүнс маань амар амгалан болдог гэсэн үг. Ёо. За нэг ажлын ард гарлаа гэдэг шиг. Яг одоо ингээд сэтгэл нь ингээд дэлгөөлөд хөвөлцөөд магадгүй ансхан чигтээд ингээд дотоодоос асгараад байгаа хүн байгаа бол битгий өөрийгөө хориорой, урсгаарай, гаргаарай. Өндруулаад лагаарай. Бид өөрсдийн дотоодод байх үнэн дуу хоолойгоо, өөрсдийн дотоодын үнэн мэдлэгээ байгаль чанараа энэ гадна орчин нийгмээс, бусдаас хүмүүсээс ийм байх ёстой, тийм байх ёстой, ийм стандарт, тийм дүрм журм, ийм юу, тийм юм, ингэдэл юм, тэгдэл юм гэсэн ийм хяналт, шаардлага, дүрм, журм, хууль, цааз, ёс, дэг, жаяг эдгээр зүйлээр бүр ингээд барьцсан, хорцсон. За мөн айдас, гомдол, харуусал ингээд барьцсан, дарцсан байдаг л да. Тэгээд нөгөө хоромхон зуурын чөлөө учрал гэдэг шиг богинохон зуурч гэсэндээ тэр манан дундаасаа яг энэ дотоодод байгаа тэр үнэн дуу хоолойтойгоо зүгээр ингээд түрхэн зур ингээд огтлохын төдий, түрхэн зур ингээд шүргэлцхийн төдий, түрхэн зур ингээд хүрхийн төдийд маш их ингээд сэтгэл хөдлөл ориглоод идэг. Урсаад, асгараад, ундраад идэг. Энэ их учиртай шүү. Тэгэхээр санаа зовлтгүй гаргаарай, урсгаарай. За.
За нэг комент харчаад тэгээд ерөнхий лайв дуусгая та. Эги хөрөх хүндээ хурж байгаа баярлалаа. Би хувьдаа талархалтайгаар сонсдгоо. Өөрөө мэдсээр байж өөрчлөхгүй байгаа тэр зүйл гэсэн байна. Тийм ээ тийм. Хөрөх хүндээ хуржил байгаа. Ямар хүслээс шунлаас овргон зан омотлос одоо гарч байгаа зүйл биш. Үнэхээр л дотор тэр чандын сэтгэлээс ялгуулаагүй хайрлсан тэр хайр инэрл нэг үслээс л ундарч байгаа, хашгилж байгаа юм хаа. Хөрөх хүндээ урж байгаа баярлалаа. За манайха өөр асуулт байхгүй л ингээд лайв ерөнхийдөө дуусгая да. Ингээд юм л та. Одоо энэ лайвыг үзэж байгаа цаашдаа үзэх хэд хүмүүс юм мэдрэмж юм. Мэдээлэл юм ингээд одоо юу гэдгийг би зөөрөлж хэлж байгаа шүү заяа. Ингээд хүүхдүүд аав нь ажилдаа гараа явах ч гэдэг юм. Аав нь гараа явна гэдэг хэллээр аавыгаа дагаад ингээд хоригдоод идэв штэ. Ааваас салахгүй. Аавдаа зүгтээд идэв. Яг үүнтэй адилхан энэ лайвыг үзэж байгаа хүмүүсийн одоо мэдрэмж нь энергийн биеийн мэдээлэл надад яаж орж ирж байгаа гэхээр яг нэг тэгж таньсан мэдрэмж, холбогдсон мэдрэмж, яг нэг тийм багт тугай амар амгалан тайвширлыг мэдэрсэн мэдрэмж нь ингээд тавьж чадахгүй одоо санагалзаад байгаа гэдэг шиг ингээд аюу гоё юм дотн санагдаж байна. Бүгдэнд нь баярлалаа. Ухаандаа энэ нь би лаг байгаал, би мандаг байгаал тест та нарыг ингээл та нарын тэр дотор энергийн бие ингээл яагаал ингээд байгаа зүгтээд байгаа гэсэндээ биш. Зүгээр л бидний энэ дотоод зүрх сэтгэл сүнс гэдэг дотоод тэр энерги гэдэг зүйл мөн чанар оршихуй гэдэг зүйл уг мөн чанартай уг тэр нарийн мөн чанартай нэг байхгүй та нэг л тэр хайр нэг л тэр хязгааргүй ухамсарл нэг л тэр гэрэл гэсэн үг. Тэгэхээр түүнийг ингээд дотоодоос тань мэдрээд танаад татагдаад байгаа хэрэг юм шүү. Түүнийг та хэд манаас өөрөөсөө анзаараарай. Хэрвээ одоо яг энэ нэг юм гоё нэрийн холбогдоод байгаа мэдрэмжийг өөртөө ахин мэдрэхийг хүсвэл өдөр болгон л анзаарга ажиглалт төвлөрөл бяцлаглаа хийгээрэй. Тэгээд болж л өгвөл яг энэ одоо агшиндаа л байгаарай. Хийж байгаа, үйлдэж байгаа, алхаж байгаа, явж байгаа, уулзаж байгаа, учрлаж байгаа юм болгондоо, үйл болгондоо үргэлжлэл анзаарахтай санамсар сэрхүйтэй байгаарай гэж хэлье да. За тэгээд бүгдэнд нь сайхан бүхний дээдийг хүсье. Сайхан бүхнийг чин сэтгэлээсээ өрөөе. Эх 7 өдрийн хагас өдөр 12 цагаас дараагийн лайваараа эргээд уулзъя.